Улсын их хурлын чуулганаар өнөөдөр үндэсний баялагын сангийн тухай нэмэлт өөрчлөлт гаргах асуудал болон стратегийн ордуудын 34% төр эзэмших тухай асуудлуудыг хэлцэнэ. 2019 онд үндсэн хуулинд бид нэмэлт өөрчлөлт оруулж Монгол Улсын байгалийн баялагын өгөөжийн иргэн болгон хүртэх энэ боломжийг бүрдүүлэх үндсэн хуулийн нэмэлт оруулсан. Үүнтэй холбоотойгоор 2024 онд үндэсний баялагын сангийн тухай хууль баталсан. Энэ баялагын сангийн хуулиудаар нэмэлт өөрчлөлт оруулж үндэсний баялагын сангийн өшөөлөөр өргөжүүлж аривжуулж өсгөж үржүүлэх үүнийх өрөөгөөжийг Монголын ард түмэнд хүртэх асуудал ярих гэж байгаа. Тийм учраас энэ дэр бас анхадаа санаалж ярьж байсан хүний хувьд өөрийнхөө байр суурийг илэрхийлэх гэсэн бодолтой байна. Өнгөрсөн хугацаанд баялагын сангаас 22 онд иргэн болгоныг 150 орчим мянган төгрөг хүртсэн. 24 онд бид нар 256 мянга. Одоо 23 онд одоо бид нар 350 орчим мянгаас ноогдол ашиг авах гэж байгаа. Энэ зөвхөн одоо Эрдэс Монголын харьяа 5 компаниас энэ 15 болох юм бол тэр стратеги ордох бололцоотой 27 компаниар нэмэгдэх юм бол дахиад одоо шин одоо томоохон одоо ордууд нээгдээд үүнд бас төр эзэмшээд явах юм бол Монголын иргэдийн байгалийн баялагын өгөөжийг хүртэх үндсэн хуулийн заалт амилах юм. Тийм болохоор одоо энэ чухал заалтыг бүгдээрээ ойлгоод бүгдээрээ дэмжиж эмнэлэг чиглэсэн одоо үйл ажиллагааг одоо хамтарсан засгийн газрын үед явуулъя гэж байгаас энийг тэгээд энэ талаас нь хараад дэмжиж байгаа. Бас гişүүд төс дэмжнэхаа гэдэгт итгэж байна. За сая Монгол Улсын их хурлын чуулганы нэгдсэн уралдаан дээр үндэсний баялагын сангийн хуулийн анхны хэлэлцүүлэгт бас өөрийнхөө байр суурийг илэрхийлж үгүй хэллээ. Яг л баялагын сангийн асуудлыг байгалийн баялаг өгөөжөөс Монгол Улсын иргэн болгон бас тийм өгөөж хүртэх асуудлыг 2019 онд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт санаалж оруулж байсан хүний хувьд бас байр суурийг илэрхийлэх ёстой энэ сангийн араас одоо байнга анхаарах ёстой. 1996 онд Норвег бас одоо газрын тосны бүтээгдэхүүн холборлолтоос сан байгуулж энэ сандаа одоо бас хоригдлуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 1.7 их найд долларын одоо хоригдлолт болсон байна. Энийг одоо иргэн болгонд хаваад үзэх юм бол Норвег улс иргэн болгон $325 мянган Монгол төгрөгөөр 1,100 сая төгрөгийн одоо тийм хоригдлолт болсон байна. Энийг одоо 2012 онд судалж Нордик загвар гэж намыг бас орчуулж гаргаж байсан. Үүнээс ингээд аваад үзэхэд умардын өдөөс орнуудын хөгжлийн загвар бидэнд бас хэрэгтэй байна гэдэг санаанаас одоо энэ асуудал яригдж байсан бас ярьж байсан. За өнөөдөр Монгол Улсын иргэн болгон үндэсний баялагын санд гэх хоригдлын сан байгуулж хоригдлын сангаасаа эрүүл мэндийн асуудлаа, боловсролын асуудлаа, орон сууцныхаа одоо тийм ипотекийн зээлийн асуудлаа шийдэх ийм одоо боломжтой болж байгаа. Тийм болохоор үндэсний баялагын сангаа яаж арвижуулах вэ? Стратегийн одоо өнөөдөр ганцхан Эрдэнэс 5 ордоос бид ноогдол ашиг авч байгаа бол Эрдэнэс 5 Эрдэнэт тийм үү цаашлаад одоо бас олон том стратеги ордууд байж байгаа. Энэ ордуудаас хувь хишиг авах бололцооломжийг бүрдүүлээ. Цаашлаад мөн одоо бас стратегийн ордод орох боломжтой бас одоо том ордууд байна. Эднэртэй төр бас тохиролцоод ойлголцоод үндэсний баялагын сандаа бас хоригдлыг одоо бий болгох, сангаа арвижуулах энэ талд анхаарах ёстой. Энэ талаар чуулганы нэгдсэн уралдаан дээр өөрийнхөө байр суурийг илэрхийллээ.